За хуралдаан даргалагч болон улсын хурлын гишүүдийн байнгын орооны гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За би яг сая Баярбаатар гишүүний асуусан асуултаа уялдуулсан байдлаар асуулсан гэж бодож байна. 228,820 төгрөгийн албаагч байгаа. Үүнээс 10% төрийн захиргааны албаагч, 20% нь бол төрийн тусгай. За 68% нь бол төрийн үржихийн албаагч. 1.7% нь бол төрийн улс төрийн албаагч л байна да. Тэгээ сая бол одоо орж иж байгаа саналаар багш болон эмчнэрээс бусад гэж байгаа юм. Тэгэхээр багш болон эмчнэр төрийн үржихийн албаагч дотор байж байгаа юм л да. Тэгэхээр багцаа тоо бол 9% гэж тооцох юм бол лав багаар бодоход нэг 8,000-аас илүү байхаар ингэж одоо тооцоо гарч ийн гэж. Энэ тооцоолыг та бүхэн бол сайн хийсэн байх. Хийх ч ёстой. Хийхгүйгээр энийг бол зүгээр санаагаараа тавьж болохгүй. Сая Баярбаатар гишүүний хэлсэнчлэн 15% гэдэг бол нодлын хэрэгжилсэн. Гэхдээ тэр бол зүгээр гадны олон улсын байгууллагын тайлан дээр байсан зүгээр жишг байхгүй юу? Тохой тэгж хэрэгжилсэн. Энэ төрлийн албаагчдыг бол нэг тийм 15%-аар цөөлөх ёстой юм байна. Яагаад гэвэл тэр бол энэ зүгээр хөдөлмөрийн одоо ажлах хүчний хувьтай одоо шинэ харьцуулсан байдлаар юм тоо байх юм гэж. Тэр энэ эс гэдэг хувийг бол та бүхэн бид нарийн танилцуулах ёстой. Тэгэхгүйгээр бид нар эндээс энийг бол шийдэж яваад иж болохгүй байх л гэж бодож байна л да. Тэрнээс бол мэдээж хэрэг одоо чинь төрийн алба бол дангааж байна гин ямар нэгэн газар бол давцал байна гин энийг бол одоо чинь бид зохистой бүстэй байх ёстой гэдэг энэ зорилтыг бол бид цаашааж байгаа. Угаасаа тэгээд энэ чинь засгийн газрын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөртөд оруулсан шүү дээ. Тооцоол их тийм та бүхэн нарийн танилцуулаач гэдэг ийм одоо бас бидний хувьд бол асуудал тавьж байна та бүхэн дээр. Тэзэгс төрийн захиргаагаас хичнээн одоо шинэ чөлөөлөгдөх юм. Төрийн тусгай албаагч нь чөлөөлөгдөх юм уу? Одоо төрийн тусгай албаагч чөлөөлөгдөх юм байна шүү дээ. Одоо саяныхаар бол тэгж ойлгож байна шүү дээ. За ийм нэг нэгдүгээр одоо асуултанд та бүхэн хариулаач. Хоёрдугаарт хэрвээ ингэж чөлөөлөх юм бол саяны чөлөөлөгдсөн албан хаагчтай холбоотойгоор ямар нэгэн нийгмийн хамгааллын зардал гарах уу? Энийг та бүхэн тооцсон уу? Зүгээр одоо нийгмийн даатгал төлж байгаа учраас шимтгэл төлж байгаа учраас ажилтгуулын тэтгэмж аваад явна гэж үзэж гэнэ үү? Эсвэл тусдаа одоо тэтгэмжийн асуудал байх юм энийг та бүхэн тооцсон уу? Энэ чинь хүний асуудал байгаа. Сая бол байнгын орооны гишүүд бас хэлж штэ. Төрийн албаагч нар гэдэг чинь цаана ар гэртээ одоо шинэ амьдралтай хүмүүс учраас энэ дээр та бүхэн бас ямар одоо тооцоол хийж байна? Ямар одоо зорилт тавьж байна гэж. Гурав дахь асуудал хэрвээ чөлөөлөгдсөн байх юм бол энэ одоо чөлөөлөгдсөн албан хаагчлалыг яах юм? Төрийн алба дотроо эсвэл өөр газар биднээс сэлгүүлэх юм уу? Эсвэл хөдөлмөрийн зах зээл дээр ямар нэгэн одоо шинэ ажил байршуулах байдлаар ажил санал болгох юм уу? Энтэй холбоотой зохион байгуулалтын асуудлыг бас бодож ийн гэсэн ийм гурван асуулт байна. Баярлалаа. За. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. Форк гишүүний асуултанд хариулъя. Яг ахаад саяны бидний энэ бол одоо нэг урьдчилсан судалгаа тооцоо. Тэгээ түрүүний хэлснээр энэ тооцоолоо улам сайжруулна. Одоогийн бидний энэ 9% нэг ойролцоогоор 20,421 болж байгаа. Тэгээ яагаад энэ нөгөө зоригтойгоор 9% гэж яваад байгаа вэ гэхээр түрүүний хэлснээр процессын дахин инженерчил хийнгүүт төрийн үйлчлэгээг иргэдэд ойрхон автоматжуулах болон ажлуудыг хийхээсээ гадна төрийн зарим чиг үүргийг хувийн хөвшил яг чаддаг экспертүүд төрийн бас байгууллагууд мэргэжлийн холбоодод нь шилжүүлэх зүйтэй маа гэж бодлого гарч байгаа. Тэгээ энэ хүрээнд тэр төрийн цомгтолд орж байгаа төрийн албаагчид төрийн зарим чиг үүргийг тэр төрийн бас байгууллагаараа байдаг юм уу хийгээд явах ийм энэ нь илүү одоо үр дүн чиглэсэн чанартай ажил төрийн үйлчлэгийг чанарчуулах талын ажил дээр нэмэр бол юу зөв юм байна гэсэн ийм бодлогын хүрээнд ингэж яригдж байгаамаа. Мөн дээрээс нь энэ дээр бас давхар судалгаа хийгдэж байгаа нь төрийн албаагчдыг цомгтолд орж байгаа тохиолдолд тэр дараагийн асуудлыг одоо шийдэх тэр нь ямар байдлаар шийдэх юм гэдэг дээр бид нар яг одоо судалгаанууд хийгдэж явж байна. Тэрний нийт тооцоо нь болохоор дараагийн хэмнэлтээс үүдэх тооноос одоо тэр тооноос илүүтэйгээр ер нь бол төрийн алба, төрийн чиг үүргийн үйлчилгээг илүү тооноос илүү чанарч шилжүүлэх энэ бодлогын хүрээнд явж байгаа энэ реформын арга хэмжээ юм шүү гэж тайлбарласан юм. Баярлалаа. За дутуу байна гэж байна. Дутуу байна гэж гишүүн асуултанд нь дутуу хариулаад байна гэж байна. За Зүлхбар гишүүн тодруулъя. Эрдэнэтарга би нөгөө 2 3 дахь асуултын хариултыг бас та бүхэн бодож байгаа болов уу гэж асууад байгаа шүү дээ.
Энэ одоо чөлөөлөгчсөн улсуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх юм уу? Шийдэхгүй юм уу? Шийдэх бол яаж шийдэхээр бас та бүхэн төсөөлж байгаа нэг юм асуулт байна. Чи 20 мянган албан агч чөлөөлөгдөн гоо чи энэ чинь цаана бас л мэдээж тодорхой процесс явуулсан шүү дээ. За энэ бол цаана бол зардал гарч л таараа. Энэ тооцоолыг бол сангийн ам бол бүр нарийн хийж байгаа. Гурав дахь асуулт бол би асууад байгаа нь ингээд чөлөөлөгцсөн албан агчтай яг энэ чинь одоо хүний нөөц шүү дээ. Энэ хүний нөөцөө байршуулахын ингээд чөлөөтэй орхичих юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар ахаа зохион байгуулалт хийх юм уу? Одоо бас бодож байгаа юм байгаа билгүй дээ. Гэтэл тэгсэн мөртөө бид нар сэлгүүлээд одоо төрийн бус байгууллагуудаа зарим чиг үргийг гүйцэтгүүлнэ гэдэг тэндээс дахиад хүний нөөц аваад дахиад тийшээ зардал одоо шилжүүлэх гэж байгаа ийм зүйл та бол ярьж байгаа учраас энийг яаж бодож байгаа юм бэ гэж. За гишүүний асуултанд ажлын хэсгийн 5 номерын микрофон. Эрдэнэт эдийн засгийн гишүүний асуултанд дэмж тайлбарлая. Тэр чөлөөлөгдөж байгаа төрийн албан агч түрүүний хэлснээр тэр төрийн зарим чиг үүргийг үргэлжлүүлээд хийхээр одоо бодож байгаа. Тэрнтэй холбогдуулаад төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль одоо яамнаас боловсруулж байгаа. Тэгээ энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн гол агуулгуудын нэг нь болохоор төрийн чиг үүргийг хувийн хвшлэр эсвэл яг мэрэгжлийн байгууллагуудаар экспертүүдээр нь хийлэгдэг энэ тогтолцоо руу түлхүү явъя гэж энэ үзэл санааны хүрээнд хийгдэж байгаа. Тийм учраас тэрийн чөлөөлөгдөж байгаа хүмүүс бол үргэлжлээд тэр одоо гэрээгээр байдаг юм уу одоо тэр зохион байгуулалтанд ороод үргэлжлээд ажиллах ийм бодлого цаашдаа явах юм. Тэгэхээр нөгөө 26 оноос болохоор энэ том реформын хүрээнд дахиад хэлэхээр тэр процессын дахин инженерч болон төрийн чиг үүргийн иж бүрийн дүн шинжилгээ хийж байж яг аль үйлчил За гүйцэж хариулъя. Микрофон. Аль үйлчилгээнүүдийн яг хувийн хвш рүү шилжүүлэх юм экспертүүд мэрэгжлийн шилжүүлэх гэдэг тоо гарч ирж иж тэрнтэйгээ холбогдож энэ реформын ажил маань давхар явах юм а мэдээч хэрэг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ядуурлыг 4 жилийн дотор 2 дахин бууруулна гэж заалт орсон мөн улс хурлын жилийн төлөвлөгөөн дээр ч гэсэн бид нэр 26 онд их амбицтайгаар ядуурлыг бууруулахаар заалт явж байгаа ийм энэ бодлогын хүрээнд мэдээж энэ олон хүнийг ажилгүй болгоод байдаг юм ядуурлын игнэр рүү шилжүүлж болохгүй. Тийм учраас хажууд нь энэ бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээнүүдийг ялангуяа орон нутагт чиглэж хийхээр бас ингэж төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр яг энэ ингээд цогцоор нь ингээд харж байгаа. Ер нь бол цаашдаа бид энэ төрийн үйлчилгээг илүү чанартай байлгах үүднээс явах зүйтэй юм байна гэдэг ийм бодлогоор явж байгаамаа. Тэгэхээр тэр нийгмийн асуудал энэ төр бол орхигдохгүй. Тэрийг бол энэ одоо нөгөө түрүүний ярьсан яг энэ ажлыг хийхэд одоо судалгаа хөтөлбөр бослоо. За болормоо гишүүн асуултаа асууя.